Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээл маань дуурайн бичиж сурцгаая. Дэвтэртээ он сар өдрөө тавиад гарчгаа бичээрэй. Анхааралтай сонсцгоё. Намайг хинц хураг гэдэг. Би хургнууд дундаас хамгийн бага нь учраас намайг хинц гэж нэрлэдэг юм. Эзэн маань надад маш их хайртай. Би ч бас эзэнтэйгээ хамтдаа тоглох дуртай. Эзэн маань надад зориулж шүлэг хүртэл зохиосон гэж боддоо. Та нар сонсомоор байна уу? Тэгвэл хамтдаа сонсцгоё. Миний хинц хураг. Дэ нацагд орч. Миний хинц хураг магнай халзан зурвастай мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мерс майлж намайг чиглэлсээр ирдэг. Дун цагаан өстэй, дуран харн үдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй. Төрсөн хотон дотроо тэр бит хоёр тоглодог. Өвдөг югаас өгдөөд өөрийнхөө ээжийг хөхдөг. Үр дээр минь гараад өхөөдмөр эрхэлдэг. Наас цааш дэгдэн малчин хүнийг баясуулдаг. Та нарт энэ шүлэг таалагдсан уу? Энэ бол маш алдартай шүлэг шүү дээ. Хамтдаа шүлгийн хэсгүүдэд юуг дүрсэлж байгааг ажиглая. Миний хинц хураг шүлгийн 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг. За бүгдээрээ хамтдаа хэсэг тус бүрт юуг дүрсэлж байгааг ажиглая. 1-р хэсэгт эзэн хураг хоёрын холбоог дүрсэлсэн байна. 2-р хэсэгт хурганы гадаад төрхийг нь маш гоёор дүрсэлж өгсөн байна. Тийм ээ хүүхдүүд ээ. 3-р хэсэгт нь хурганы ааш үйл хөдлөлийг дүрсэлсэн байна. Маш оновчтой гоёор дүрсэлсэн байна. Тийм үү хүүхдүүд ээ. Одоо бүгдээрээ тэгвэл энэ хэсгүүдийг уншаад юу мэдэрч байгаагаа ярилцъя. Эзэн хармагц таньдаг учраас би биедээ хайртай юм байна шүү дээ. 2-р хэсгийг уншихад гадаа төрхийг нь маш гоёор дүрсэлсэн байгаа учраас нүдэнд харагдтал дүрсэлсэн байна, тийм үү? 3 дахь хэсэгт нь өхөөдмөр үйл хөдлөлийг нь мэдэрч байна. За бүгдээрээ хурганы үгийг сонсъё. Хөөрхөн ааштай эзнээ баярлуулдаг. Би биедээ хайртай найзаагаа тухай шүлэг уншиж байгаа учраас өөртөө итгэлтэй уран тодор уншаарай хүүхдүүд ээ. За. Сайн уу найзуудаа? Би бяцхан тугал байна. Миний тухайч бас шүлэг байдаг. Бүгдээрээ хамтдаа уншаад ярилцъя. Мойл хөөрхөн нүдтэй, моодгор нарийхан сүүлтэй, оодон хатган давхдаг, онцгой хөөрхөн ааштай, хулан дахин зүстэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хулмайн хяран хэвтдэг, хөөрхөн хүрэн тугал. Манай мал зүрэг, миний хайртай тугал. Шүлгийн 1-р хэсэгт нь тугалны гадаа төрхийг нь дүрсэлсэн байна. Өхөөдөн хөөрхөн санагдаж байгаа биз? Шүлгийн 2-р хэсэгт тугалны хөдөлгөөн зан чанарыг дүрсэлсэн байна. Тугалны тухай энэ хэсгээс уншихад хөнгөн хөвгөлтэй санагдаж байгаа зөвхөн үү? Шүлгийн 3-р хэсэгт зохиогчийн үг байна. Зохиогчийн энэ үг нь бахархах сэтгэл төрүүлмээр маш гоё хэсэг байна. Тийм хүүхдүүд ээ. Тугал шүлгийг дуурайлхан хайртай амьтандаа зориулж шүлэг зохиоё. Чи ямар амьтанд хайртай вэ? Сайн бодоорой хүүхдүүд ээ. Хайртай амьтныхаа тухай бодох нь байна шүү. Асуулт. Хайртай амьтны чинь гадаад төрөх байдлаас чамд юу таалагддаг вэ? Хайртай амьтныхаа чи ямар ааш зан үйл хөдлөлт нь дуртай байдаг вэ? Хайртай амьтан чинь юу идэх дуртай юм бол? Хайртай амьтнаа харахаар чамд ямар санагддаг вэ? Хайртай амьтантайгаа хамт байхад ямар мэдрэмж төрдөг вэ? Сайн бодоорой хүүхдүүд ээ. Хайртай амьтнаа төсөөлөөд эдгээр асуултанд хариулцгаая.
Сурах бичгийн 54-р хуудас дээрээс тугал шүлгийг ахин уншаарай. Хайртай амьтныхаа тухай шүлгээ зохион бичээрэй. Бичсэн шүлгээ аав ээждээ уншиж өгөөрэй. Аав ээжийнхээ саналыг сонсож засаж сайжруулаарай хүүхдүүдээ. Та нар шүлгийг хэрхэн бичих ёстой вэ гэж бодсноо? Шүлгийг хэрхэн дуурайлан бичих ёстой юм бол бүгдээрээ хамтдаа ажиглая. Энэ охин бидэнд хэлж өгөхөөр ирсэн байна. Шүлгийг дуурайлан бичихийн тулд мөрнүүд яаж эхэлснийг ажиглана. Дээр шүлгийн 2 хэсгээр жишээ авсан байна. Мөрнүүд яаж эхэлснийг сайтар хамтдаа ажиглая. Мөрнүүд ижил үгээр эхэлсэн байна. Үүнийг бид толгой холбох гэж нэрлэдэг. Дараа нь мөрүүд яаж төгсснийг ажиглана. Ажиглаарай хүүхдүүдээ. Мөрүүд ижил үеэр төгссөн байна. Үүнийг бид нар сүүл холбох гэж нэрлэдэг. За дараа нь ажиглаарай. Бас сонирхолтой ямар үг хэллэг байгааг ажиглана. Тэдгээрийг дуурайн бичиж болно. Энэ 2 мөрөнд маань шүлгийн 2 мөргийг авсан байгаа тийм ээ. Энд маань сонирхолтой ямар үг байна хүүхдүүдээ? Жишээлх юм бол модгор гэж үг байна. Модгор нарийнхан сүултээ гэж сүлийг нь өхөөрд нь дуудсан байна. Тугалны сүлийг модгор гэсэн үгээр илэрхийлсэн байна. За та нарын ч гэсэн бичих гэж байгаа сэдвтээ ижил утгатай үг байх юм бол тэрийг дуурайн бичиж болох байх нэ хүүхдүүдээ. За бүгдээрээ өмнө нь хайртай амьтныхаа тухай дараах 5 асуултын дагуу ярилцсан. Энэ асуултын дагуу сайн бодож байгаад тугал шүлгээ дуурайн зохиож бичээрэй. Бичсэн шүлгээ аав ээждээ уншиж өгөөд нэмээд засаж сайжруулаарай. Гэрийн даалгаварт доорх ертөнцийн 3-уудыг дуурайлан зохиогоорой. Дуурайлан зохиосон ертөнцийн 3-аа зургаар баяжуулан чимэглээрэй. ертөнцийн 3 ариун, ертөнцийн 3 баян. Та бүхнийг амжилттай дуурайн зохион бичнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье хүүхдүүдээ. Баярлалаа.